За энэ өнөөдрийн дугаарт гэр барих ба тооцоолох наадам, аман наадам гэсэн тоглоомын төрлийг танилцуулж байгаа. Энэхүү наадамд маань одоо ямар тоглоомнууд багтаж байна вэ? За тэгэхээр яг уршил болгоод нэг юу яач монголчууд 15 ангийн тоглоомоор тоглож наадаж ирсэн уламжилтай. Тэгээд бид төрүүчийн нэвтрүүлгээр онц наадам, хөлөгт наадмыг цугс яриад өнгөрцөн. Тэгээд дараагийнх нь одоо энэ цаг хугацааныхаа юугаар гэр барих ба тооцоолох наадам, тэгээд аман наадам гэдээ байж байгаа. За тэгэхээр гэр барих ба тооцоолох наадам гэхээр гэр барих болохоор ч одоо чулуугаар гэр барих. Бид энэ ч одоо хэр гараал юм уу малынхаа бэлчээд хон хариулж байхдаа ингээ сайхан чулуугаар хүн болгон гэр бариад аав ээж энэ аав ээж гэж бие бинийгээ дайлал маш их ёс заншил одоо Монголын уламжлалын талаар сургалт өгдөг ийм тоглоом шүү дээ. За тэгэл одоо дараа нь энэ хорлоор гэр барих. Одоо энэ эртний хорл байж байна. Энд чинь 60 ширхэг байгаа юм. Тэгэл энэ хас гэж манайхаа ирдэг олуулаа болохоор тэгэл хорл гэж хамгийн хүчтэй энэ хорл шүү дээ. Энэ эртний хорл. Тэгээ 12 жил орсон. За энэ хорл яагаад гарч ирсэн юм гэхээр өнөө хятадын даалуу Монголд нэвтрээд тэгээ хятадын даалуу чинь бас бооцоо тавьж өөрөө манайхан дээр үеийн хэллэгээр бол мөрөтэй тоглоно гэж ирдэг. Тэгээд бас хоорондоо хэрүүл зарга зодоонуудын болоод нэг тэгээд ирсэн учраас Монголын их орончид 16 дугаар зуунд энэ хорлыг анх санаачилж одоо гаргасан байна. За энэ хорл бол даалуугаас илүү ашигтай ямар юм бэ гэхээр 12 жилээ танин. Одоо хулган нөхөр бар туулаад 12 жилээ танин мэдхүү талаасаа хүүхдүүдээ юу яадаг. А хоёрдугаар хорл тоон гэж ярьдаг. Гэрийн тооны чинь хорл гэдэг шүү дээ. Ингээ хорл. Тэгээд энэ зэндмэн гээд эднүүд чинь дандаа бэлэгдэлтэй. Зэндмэн одоо ихт чинь манайхаа сансан бодсон бүх юм бүтдэг гэл ингээл. За тэгээд танин мэдхүү талаасаа ингээд. За тэгэл одоо хүүхд өнөө тоглохдоо цагаан сар битүүнээр тоглодог. Тэгэхээр өнөө цагаан сар битүүнийхээ цайдлага, цагаалгаа тэгэл одоо бүх юм хийгээл өнөө уламжил, соёл иргэн шил, өнөө зан жаншлаа бүгдийг одоо тэр хүүхд тоглогчдод оруулчихж байгаа. Бүх насны хүн тоглодог. Тэгэл одоо энэ 60 байдаг юм чинь 60 хуваагдтал тооны хүн тоглоно. 60 одоо хэд хуваагдах? 6 хүн тоглож болж байна. Бүр 12 хүн тоглож болж байна. Тийм ээ гих мэдчихлээ ингээд. Ингэж байх шээ. За тэгээ хорлыг чинь одоо дээр үед юугаар цаасаар хийжсэн уламжил байгаа. За тэгэл дараа нь мотор хийгээл тэгэл одоо манай музейд чи одоо ингээл металлаар алт мөнгө орлуулж ингэж хийж явах шээ. Ингээл хорл. За тэгэхээр хорлыг бол айлд хорл байхаар айлд буйн тогтдог гэж ярьдаг учраас сүүлийн үед хорлыг их захиалж авдаг л одоо нарт юм. За дараа нь үүчүр гээд. Одоо гэр барих тооцоолох тоглоом гэж. За энэ эртний үүчүр гэж байна. За тэгэл бас танин мэдхүү талаас энэ олон шуунууд одоо амьтдыг танин. Өөрөөр хэлбэл одоо тоглогчтой тэр одоо энэ галуу байдаг ч юм уу туулаа гэл ингээл шоорх тоглолт энэ олон юунуудыг тэгээд заавар энэ орчин үеийнх нь энэ бүр эртнийх нь энэ үндсэн тагш байна. Тэгээд эндээ өнөө шоо энэ ясан шоо байна шүү дээ. Тэгээд шоогоо ингэж орхиод тэгэл тоглодог. За тэгэл одоо энд чи ийм олон амтныг одоо мэддэг болох нь шүү дээ. Одоо энэ ингээл ухаанда аслан, бар, ирвэс, нохоо, буг, харцаг, хөдөр, үнэг, туула, шувуу гэд хамгийн одоо бага юутан шувуу байгаа. Нэг одоо энэ гэж байгаа шүү дээ. Зах зээлийн сэтгэлгээс болгож гэж байгаа. Яг өөрөөр хэлбэл бүр дээр үед монголчууд зах зээлийн сэтгэлгээг үр хүүхдтэй олгохын тулд энэ үүчүүрээр тоглож исэн байна. Тэгээд ан амттай танах танин мэдхүүгээр. Тэгээд эн чинь бүгд өөр ингэсэн юутай ухаанда лангаар тоглодог. Тэгээд ухаанда арслан гэхт чинь хамгийн их лам байх нь 64 лам. Нэг арслан ингээл одоо бүр ойлгуулахын тулд үзэгчдэд хөдөр маягаар ойлгуулчих л да хувааж. Тэгэл нэг арслантай бол 64 лам тэр хүн авчина гэсэн үг. Тэгвэл нэг шувуу бол нэг лам. Нэг лам гэдэг чинь одоо өөрөө арслантай 64 одоо шувуу авчиж сая ганц арслантай тийм. Тэгэл энэ бүгдийг ингэ дуусгачаад хамгийн сүлд өнөө тоглож байгаа улсууд энэ өөртөө авсан юм ингээд тооцоолно лан гарна. Тэгэл хамгийн олон лан авсан нь одоо хожиж байна.
Тэгэхээр яг зах зээлийн сэтгэлгээ, танин мэдгүй сэтгэлгээг монголчууд дээр үеэс үр хөвгтдээ тоглоомоор дамжуулж одоо явуулж исэн. Тэгээд сүүлийн үед одоо ингээд энэ үүчрийг байгууллагууд ингэж яаж тоглодог болсон байгаа. За гэх мэтчлэн. Гэхдээ энэ хідүүлээч тоглож болно. Энд чи ийм олон байгаа. Энэ чинь тэгэл энэ үний чинь ингэж татаал хувааж аваад энэ заавар дээр нэрийн сүүлүүд ер нь улсууд энэ үүчрийг их сонирхдаг болсон. Өөрөөр хэлбэл хятадын хөдрийг л бас хаалж гарч ирж л байгаа юм шүү дээ. Тэгвэл монголчууд хөдргээд яг энэ гэр барих тооцоолох хөдөртэй байсан. Анхны Монголын хөдөр 27 одоо энэ модтой байсан байгаа. Хөдрийн мод гэж ярих удаа одоо 27 ширхэг байсан байгаа. Одоо ах шиг олон биш. Тэгээ хөдөр явсаар байгаа л тэгээд хятадын хөдөр орж ирээл тэгээд дараа нь энэ юунууд нь энэ үүчүүр ороод ирсэн байх жишээтэй. За дараа нь тооцоолох, гэр барих ба тооцоолох наадмын нэр. Энэ бол математикийн одоо тооны талын сургалт одоо үр хөвгтдээ олгож ирсэн юм шиг байна. Тооны талын сургалт. Тэгээд шагаа чулуугаар тоглож идэг. Тооцоолох наадам гэж. Шагаа чулуугаар яаж байгаа вэхээр ингээд шагаа ингээд байж гэн тийм ээ. Тэгэл өнөө шагаануудаа ингээд атгана. Эхлээд шагаа юм уу чулууга хуваагаад авчихна. Одоо за 20-20-оор тоглох уу? 30-30-аар тоглох уу гэд. Эсвэл 30 шагаагаар тоглоог бол хэдэн ч хүн тоглож байгаа шүү дээ. Хоёроос дээш. Тэгэл 30-30-аар тоглох гэтэл 30 шагаа юм уу 30 одоо чулууга хуваагаад ингээд авчихна. Өөртөө. Тэгэл авчгаал яадгүй гэхээр зэрэг өнөө чулууга таалцсан. Тооцоолж шít. Өнөө нэгийг атгах болно. Хоосоо атгах болно. Нэг гартаа атгах шүү дээ. Одоо 3 хүн твиттер тоглоо гэт чинь чи ингээд нэг хэсэг шагаа юм уу чулуу атгачих нь би бас хэдгийг өнөөтгөөс атгачих нь. Тэгээд нийлбэр дүнгийн таа. Тэгэхээр яг математикийн сургалт болчихж байгаа. Тэгэхээр чинь тэр чинь маш их танин мэдхүүгээс гадна ажил унтгай чанар гарна. За энэ худлаа хэлж яах нүггүй юу? За энэ гарын нараад энэ олон шагаа атгах уу, цөөнийг атчих уу? За энэ олныг атгачаа заримдаа ингэхээр нүдээ ингэдэг цөөгээд намайг хуурах дээр ингэдэг өнөө хүнийг таних ухаан их сууж өгнө. Тэгэл одоо таасан өнөө шагаагаа авал тэгэл нөгөө дүүлийнхаа шагааг бүгдийг шагаачуд юм уу чулуу бүгдийг өөрөө хуримтлуулээд ингээд авчхал тэгэл хожиж байгаа гэсэн үг. За энэ өөр бас тэр тооцоолох наадамд яаж тоглодог вэхээр манайхан шагаа авах юм уу чулуу авах гэдэг. Чулуу бас ингэж хоримлж авчхал гар дээр ингээд дээш нараал ингээд тэгэл авсан чулууга одоо хөдөөний хүүхдүүд бол тоглож ил байна лээ. Тэгэл аваад бас олон чулуу авсан байх хэвээр. Гар дээр одоо ингэж хаад тиймээ ингэж авдаг одоо манай үзэгчид энэ бас тооцоолох наадам. Чулуугаас их гой мүлгэр чулуу гэсэн. Тий, янз бүрийн чулуу том жижиг чулуу аваад тэгээ гар дээр авна шүү дээ. Ингэж авчаад ингэж энэ дээр нь тогтно. Тэгээ өнөөхийгөө унгаалгүйгээр эргэж аваад авчадвал өөрийнхөө тэр санг арвижуулна. Авч чадахгүй бол дараагийн хүн ингээ ээлжлээд байх юм чинь буцаач гээл дараагийн. Тэгэхээр хамгийн олон чулуу авсан л одоо явах нь шүү дээ. Хожих нь шүү дээ. Гэт гих мэтчлэн тооцоолох одоо маш их олон тоглоом байдаг л дээ. Энд тийм ээ. Олон тоглоомор тоглож болно. За дараа нь аман наадам. За аман наадмыг бол энэ бол утга зохиолын мэдлэг олгох, хэл яриаг нь зүгшрүүлэх одоо маш их олон ач холбогдолтой. Тэгээд одоо ер нь анхных нь бол хэл утга зохиолын мэдлэгийг л багаас нь олгох зорилготой. Гэхдээ тоглоомыг багаас нь гэж ярьж байгаа ч гэсэн бүх хүн тоглодог. Өвөө эмээ нарч тоглодог, дунд насных нь тоглодог, хүүхэд тоглодог. Тэгтээ нийлээ тоглодог. Чи хүүхэд байна. Энэгээрээ одоо хүүхдэд одоо сайн мэдлэг олгох нь шүү дээ. За тэгэхээр энэ аман наадам дээр хэл зүгшрүүлэх гэдэг. За энэ дээр чи маш олон ухаандаа жаахан ээрүүд долтроод хөөхд байдаг шүү дээ. Тэргээр одоо их тоглол. Жаахан ээрүүд долтроод тэгэл уралдвал одоо ар дээр 15 том тарган тарвах гал дахин гэлээл эхлээд бол хэлж чадахгүй тэгэл явсаргаа сүулдэ хилэн зүгшрээл өнөө ээрдгээ болоол тэгэл хил нь хурцуулаад ингээд эхэлдэг юм. Тэгээ олон хэлвэн шүү дээ. Манайх чинь одоо телевизээр зарим нэвтрүүлгийн тэмцээнийг харин уламжлуулгад явуулдаг болсон байна л дээ зарим телевиз. Тэгэл манай ээж аруулаан тэртээ уулын наруулаан ч гэдэг юм уу тэгэл маш олон хэллэг байдаг. Ийм хэллэгүүд байдаг. Таалцах. За энэ дээр онцлог таалцсан. За ер нь бидний үед бол орой болгон ингээл хөвтчаал
ялангуяа гаднаас зочин ирвэл зочноороо үлгэр ирүүлдэг. Тэгээд нийлж онцох таалцгаана. Онцох таалж чадахгүй бол худалддаг. Онцгой таалахгүй бол одоо энэгээр бол хүний ой тогтоолтыг маш их сайж үлгэр тогтооно гэдэг чинь ой тогтоолтыг тэгээд онцгой тогтооно. Тэгэхээр энд нэг ер нь сүүлийн үеийн онцгоно ийм гарсан л да сайхан онцгоно. Тэн дээр миний нэг бүр хүүхэд байхдаа таажсэн нэг онцгой ер нь ороогүй лээ. Бүжин туулаан бүглэг бүхтэр хээрийн сэглэг хайсан харын эсвэл хар модноо давирхаа. Тэгэхээр эн чинь тэр чигээр уран уншлага, тэр чигээр толгой холвсон яруу найраг, тэгээд цаад утгаараа одоо онцох чинь маш нэр. Тэгэл онцох таахгүй бол үлийсэн сохруулна гэл ингээл. Орой болгон үлгэр ярьж, орой болгон юу гаднаас жочирвол жочноор эхэлж яриулна, тэгээд эргэж ярьдаг. Тэгэл аяндаа цувж унтаал ингээд сайхан. Тэгэл үлгэрийнхаа сайхан юмыг зүүдлэл унтдаг жишээтэй. Энэ уламжлалыг бол одоо энэ үлгэр ярьж өгдөг юм уу юу? Одоо бас одоо нэвтрүүлэх эргэж одоо хэрэгтэй байгаа нь сэргээх. Дайралцах гэдэг чинь за манай үлгэрийн танхимынхан одоо их юу яадаг шүү дээ. Яадаг. Одоо юу лээ би нэг хоёр хүн дайр уран цэцүүгээр дайрдаг. Өнөөс ямар хожир толгойтой байж намайг авах гээгүй гэд би юунд орчиход байж штэ. Аралгүйхэн тэргээр аргал түүх санаатай юу. Ажгал тузгар байж намайг авах санаатай юу гэд 92 би нэгээ ингээд юу одоо тэр маш олон бай үлгэрийн танхимынхан одоо дээрвис энүүн дээр их байж байгаа штэ. Уруу тонгоргоо яриа. Тэгээ уруу тонгоргоо яриах манай үзэгчид сайн мэдж байгаа. Тэгээ тонгоруулж ярина ухаан дээр одоо хүний зөв хүргээд байх энэ аягтай цагаар нүүрлүүгээ чинь цацх юмсан гэх оронд нүүрээ аягтай нүүрээр цайлуучин цацх юм ч гэдэг ингээл тэгэл их хурдан тэгэл тонгоруулж ирэн сайн байна уу чинь энэ одоо байна уу сайн ч гэдэг юм уу ингээл маш олон юм ярьж болно. За дараа 32 цагаан лонх тоолох. За энэ бол бүр йогийн дасгал болдог гэж ярьдаг. Йогийн дасгал. Би сайн ирээ бол 32 цагаан лонх тоолё, 1 цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 4 цагаан лонх, 5 цагаан лонх, 6 цагаан лонх гэх амьсгаа агуулгүйгээр л 32 лонх тоолно. Тэгэхээр ч өнөө уушиг нь тэлээд тэгээд хүний одоо тэр амьсгаанах энэ тэр маш сайж идэг юм байна л дээ. 32 болох. Энэ хоёр бол манай монголчин их өргөн удам тал нутагт олон аймаг хошуунд хуваагдаж исэн болохоор нэг ижил тоглоомыг аймаг хошуундаа өөр нэртэй одоо тоглож байгаа. Ухаанд энэ хорлогт чинь зарим газар хорл, зарим газар зэндмэн гэл ингээл явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 32 хул тоолох гэдэг чинь арай өөр. Тэгтээ яг ач холбогдол нь ч байдаг юм уу, тоглох зарчим нь бол тэр 32 цагаан лонх тоолохтойгоо ижил. Гэхдээ зарчим нь ижил боловч хэллэг нь арай өөр. Жишээлбэл 32 хул тоолох гэхээр манайхан за би сайн болоо 32 хул тоолё. Нэг хул хоёр хул гэдээ ингээ явчихжээ лээ. Телевизээр юм нэвтрүүлэг яваад байгаа. Тэгвэл энэ зүгээр нэг хул хоёр хул гурван хул 32 хул бол дорн тоолно. Хүн болгон тоолно. Юу та энэ хэллэгтэй. Би сайн ирэл 32 хул тоолё. Диндэн хул, дил сүлгүү хул, бөмбөн хул, бөөр зүрхгүй хул, ян хул, яс усгүй хул. Ингэж 32 хул тоолоод тэгээ хүргэж чадахгүй нь хасагдаал ингээл хүргсэн хүн ховролдоо ингэж тоолох. Цагаан лонх нь болохоор 1 цагаан лонх, 2 цагаан лонх гэл ингэ. Тэгээ амьсгалаа төгжиж сурна. Одоо ингэ сургууль хийгээд усанд орчих хэдэн минут болдог гэж байна шүү дээ. Бүр 5 минут одоо бүр энэ йогийн дасгал маягтай энэ тэр одоо тэр чинь амьдрал төрөлх хэрэгтэй шүү дээ. Хүн усанд живж болно гэдэг чинь амьсгалаа төгжээд усанд ороод кино хүртэл гадаадын кино байдаг шүү дээ. Холливуудын кино одоо хүүхд усанд яач гих мэдчихлээ. За димбэдэх. За энэ бол харин телевизээр их явсан байна. Энд ч өнө айл болгон гүүтэй тэгээд өнө айргаа ууж шингээж сайхан хөгжилтөө одоо найр намдаг болоход бол энэ димбэдэх гэж байгаа. Димбэ сайн үгүй юу гэд ингэж өгдөг шүү дээ. Тэгээд 10 хүртэл байж байгаа. 10 хүртэл одоо дэн юу гангана ганцаа байна уу хомото хоёр гулата гурав гэд. Тэгэхээр энд нэг зарчим ерөнхий зарчим бол бас алдагдаад байгаа. Заавал тоог нь эхэлж хэлэх ёстой гэдэг. Талын тав гэхэд ингэхээр одоо тэгэхгүй бол булхаа гардаг юм байна л дээ. За энэ дээр бас хуруу гаргах одоо ингээд хуруу гаргах одоо ингэж сайхан найр наадмаа зугаа цэнгэгээ хөгжилтөө болгодог. Тэгээ айрыг их ордог. Тий.
За Димбэтгийн тэгээ манайхан ер нь телевизээр Димбэтгийг их явдаг. Бас их хөгжинтэй шүү дээ. Тэгээ айргээрээ сахам. Тэгээ айргаа ууж чадахгүй торгуултаа. Одоо Баян хонгор өөр хангаа бол айрагч сайтай энэгээр их тоглоно. Тэгээд тоглохдоо ингээд сүн тавьчихж байгаа сүмгийн даамал гэдэг нэг хүн тавьчихна. Баян хонгор өөр хангаа гэрж шээ. Тэгээд тэр даамал нь өнөө хожигдсондоо хуруу гаргаад Димбэтэд хожигдсон айргийг хийж байна. Бүр гарахаа байгаад ингээд ирвэл манай завханд ядгүй гэхээр өнөө айргийн цатгаад хожигдсороод айрг уусаад орхоо байхад зэрэг бүсээр ингээд ирчихдэг. Одоо гулууц хийж хагаад бүсээр ингээд чангалаад араар нь ингээд ирж байгаа. Ингээд бүр чавхарчж байгаа юм. Тэгэл тавьчихал айрг өгт чинь. Тэгэл орох. Тэгэл бүр чадхаа үл би гэж бэрд юм айрг гэж далаа юм гээд айргны сүнг үнсээд тэгээд чөлөөлөгдөн. Өөр чөлөөл сүнгийн айргны сүнгийн хүнээс чөлөө авч гарч бийдсэн. Чөлөө авахгүй гарвал бас торгуултай. Ингээд зарчим яриад байвал эн чинь маш их олон зүгээр нэг юм байдаг биш. За дараа нь хуалах гэж байгаа юм. За энэ Сүхбаатар дээр үе Сүхбаатар кинон дэр манайхан мэдэндээ жоохаа юу дагална дүү яг Димбэтгийн нэг хэлбэр их сайхан уянгатай юутай их гоё одоо баг дуу гэсэн үг ингэж одоо энийг одоо эртний Сүхбаатар киноны Оросын юу Сүхбаатар оролт гэсэн тэр саяхан гарч ийн лээ их гоё тэн дээр гарч байгаа. За 10 дахь. За энэ өнөө Димбэтгийн хуруутгыг чинь арай томор болчихж байгаа. Өөрөөр Димбэтг чинь талын 10 хуруу нэг хүн 5 хуруу 10 хуруугаараа байж шээ. Ганган ганц хоомоо 2 гуйлаа 3 дөнгөө 4 талын 5 гэд ингээд 10. Тэгвэл энэ хуалах 10 дахь гэдэг нь 20 хуруугаар тоглоно. Ингээд тэгэхээр их хүн дэрчиж байгаа юм. Маш их бодлого өнөө математикийн талаас нь ой тогтоолтын талаас нь 20 хуруугаар тоглоно. Миний 10 хуруу, нөгөө талын 10 хуруу. Тэгээд бас сайхан уянгатай хэллэгтэй. Энэ харин Баян хонгор өөр хангаад ер нь бусад аймагуудаар би нилээ явхад байхгүй болцсон. Баян хонгор өөр хангаад харин энэ 10 дахь гэдэг байгаа юм байна лээ. Байж байна лээ. За дараа цэцүүл ацалтах. За энэ бол манайхан мэдэж байгаа. Тэгэл ингээл эн чинь тэр чигээр хүний хэл яриаг хурцуулгадаг, утга зохиолын мэдлэг тэгэл энэ тэрийг олгож байгаа. Тэгэхээр хүний оюун ухааныг хөгжүүлдэг 3 юм л байгаа юм базаад. Миний судалгаагаар. Нэгдүгээрт хөдөлмөр байгаа юм. Хоёрдугаар тоглоом наадам байгаа юм. Гуравдугаар сургууль соёл байгаа юм. Энэ 3 базаад энэ 3 л одоо хүний оюун ухааныг хөгжүүлдэг юм байна л. Тэгэхээр манайхан эхнээ хорийг хайчгаад одоо хөдөлмөр тоглоом хоёрыг хайчгаад сургууль төгсчихвол нэг ухаантай хүн болчих юм шиг одоо туйлшраад боловсролын сургалтын систем ч тийм ба. Тэгээ балраад байгаа юм. Тэгэд би тэгж ашигладаг юм. Одоо нэг сургууль төгсөж байгаа улсууд нэг хитрхийн мэрэгэн жираханууд л гарч ирээд байна гэж. Хитрхийн мэрэгэн жирахануудыг бэлдээд байна гэж. Тэд нь мэдэхгүй юм байхгүй, маргахгүй юм байхгүй, шүүмжлэхгүй юм байхгүй. Хийж чадах юмар маруух. Тэгээ манайга хуучч бол цагаан гартангууд гэж хэлдэг юм л да. Тэгэхээр одоо энийг батлах олон юм байна шүү дээ. Ямар ч дээд сургууль төгсөөгүй, бараг 4-р анги төгсөөгүй, мянгат малчин, төмөт малчин сайтан хитэн дээд сургууль төгсчиход амьдрал нь дээшээгээ болж чадахгүй хитэн диплом үргэлжлсэн хүний хажуугаар машин унаад хүүхдийнхээ төлбөрийг төгсчиход ингээд давхиж байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийг одоо нэгдүгээр хөдөлмөрч хүний оюун ухаан маш их сайн хөгжсөн энийг. За тэгээд тоглоом наадам бид одоо ингээд цувралаар явж байна тийм ээ. Түрүү онсон наадам шатрыг ярьсан гэсэн сая одоо ингээд 2 тоглоомыг нэрчлээ. Энэ бүгд чинь хүний оюун ухааныг ой тогтоолтыг. За энэ дээр нэмээд бас нэг ойлгомжтой юм хэлчихье. Хүүхэд ягаад онц сурч чадахгүй. Энийг одоо асуудаг юм би. Адилхан нэг танхимд. Адилхан багшаар заалгаад. Адилхан сурхачиг уншаад. Тэгээд адилхан орчинд одоо Улаанбаатар гэтэл Улаанбаатарын орчин ч адилхан шүү дээ. Цөмөрөл хороолол мороол гэдэг. Тэгээд зарим нь онц сураад одоо өөрөөр дээд баал аваад зарим нь бол ягаад муу дунд сураад байгаа. Тэгэхээр энэ хоёрхан нэгдүгээр залхуурал. Одоо энэ хөдөлмөрөөс аваачаач хэлээч байна. Гадаадад их явдаг улсууд чинь гадаадад одоо энэ хөдөлмөрийн хүмүүжлийг бүр үг болчиход одоо эргээд хөдөлмөрийн хүмүүжил хэрэгтэй байна гэд орж ирж байна. Тэгээд одоо энэ тоглоом наадмаа юу яадгүй. Тэгэхээр тоглоом наадам бол ягаад тэгэхээр энэ оюун ухааны нэг юм төвлөрүүлж чадаагүй байгаа юм. Нэг залхуурлаас хоёрдугаарт нь оюун ухаанаа төвлөрүүл. Багш юм ярьж ил байна. Би энд ном өөрөө ч юм ном уншил байна. Өөр юм бодсон. Цонхоор юм хараад тэгээд ингээл
оюун ухаанаа хийж байгаа ажил хичээл номондоо төвлөрүүлж чадахгүйгээс онцлуулж чадахгүй. Тэгэхээр энэ тоглоом чинь өрсөлдөөн байдаг учраас хожихын тулд чадахын тулд бүх оюун ухаанаа одоо энэ онц мөнс чинь шатар метр чинь өнөөдөр төвлөрүүлээд ингээд бүр юугаад хажууд нь өөр юм одоо хүлээж авах. Тэгэл хожиж чадчих санаа намардаг. Тэгэл нэг мэдсэн чинь хийж байгаа ажил хичээл номондоо оюун ухаанаа төвлөрүүлээд төлөвшөж байгаа юм. Тэгээд тэр чинь хожихын тулд чадахын тулд удаан суугаас сурчиж байгаа. Уралдаан тэмцээн биш. Цаг бүтэн цаг. Одоо шатар тавьж байгаа хүн чинь бүтэн өдөр шатар тавьж тоохчгүй тавьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр залхуурлаас харна, сууд сурна, хийж байгаа юмдаа улаарад ингээд. Тэгэхээр энэ хоёр бий болж ижил хүн сурлагын амжилт гардаг юм байна. Энэ хоёрыг хөдөлмөр тоглоом хоёр ялангуяа тоглоом болгож өгдөг. Тэгэхээр энийг сургалтаас хасцсан учраас нэг ном уншаад чийжилсэн. Тэгэл нэг их сайхан онол ирсэн хүн гарч ирээд байна шүү дээ. Нэг хэдэн шагаа вагаа маа. Тога нэг хоёр гурав тав. Нэг хэдэн шагаа вагаа. Арын улаан 15 даврагыг арын улаан 15 давраг гэхгүй бол аль улаан 12 арын улаан 15 давраг гэх юм бэ. Элигээр галуугаар үргэлжлэнээрээ эргэлнэ. Элигээр галуугаар эргэлнэ. Баллуура балли, даллуура далли, баллуура далли, даллуура далли, баллуура далли, даллуура далли. Газар даар гахаа зассан тэр юу вэ? Төмөс. Дээрээс нь харахад дэргэн ногоон, дэрэгт нь очиход бүндгэр ногоон тэр юу вэ? Алтан шар бөмбөг агаар тэнгэрээр өнгөрн тэр юу вэ? Авдар дүр ардгар хурганы тэр юу вэ?